Хай. Аа Би тоёрсон байхгүй. тийм Яа. үү. Ингэж хэлэх юм. Би талаас би л Чи. Үгүй миний талд нөгөө талтай. мэдгүй. Тэгээ энэ хоёр анги амар сонирхолтой болсон заяа. 17 дугаар дугаар дээр охид төвгүүдийн юм тустай яриа гарсан заяа. Өрөөндөө байгаа. Тэгэл ингээл мока ингээ амдаг айгу тий халамжилж эхэлж байгаа айгу ингээ кэрлж байгаа тий. Тэгээд ингүүн болохоор ихрээтэй дотносмоор байгаа гэж би сонссон. Айгу сонирхолтой. Тэгээд Кико болохоор бас ингээ Чинзотой гоё нийлмээр байгаа. Гэхдээ бас ингээ аажмаар ингээ удаанаар явмаар байгаа. Тэгээд дараа нь ийм хосууд одоо ингээд шууд нэвтрүүлэг цаанаасаа сонгоод нийлүүлсэн. Тэгээд Анар Эстертэй Кикогийн хүнтэй Мока Чинзотой тэгээ ихрээ суурьтай заяа. За энэ дээр бүр амар сонирхолтой. Би бүр Мока Чинзо хоёрыг арчаад бүр зүгээр амар гайхсан ш. Нэг бол нэвтрүүлгийн тавилттай юм яваад байна да. Нэг үсгүй бол Чинзо ч нэг Мокад угаасаа хамгийн анхнаасаа дуртай байсан мэс ингээ ярьж мэрсэн штэ. Тэгэхээр үсгүй бол нэг анхнаасаа л таалагдчихсан болохоор Чинзо Мокад дуртай байсан болов гэж бодсон. Харин Мока болохоор жоохон гайхсан. Гэтэ Мокаас өөрөө хэлсэн шүү дээ. Анар намайг яагаад байгаа. Өвдөөс ингээд тоохгүй байгаа гэлтэй. Гэтэ надад жоохон тэр Мокагийн жоохон excuse юм шиг нэг тайлбар тавиад байгаа юм шиг санагдсан. Гэтэ тэрний бас нэг тайлбар дараа нь ирж байгаа заяа. Гэхдээ би амар гайхсан. Илт тэгэж бүр ингээд бүр 100% харуулах байх гэж бодоогүй. Гэхдээ яг нөгөө одоо нэвтрүүлэг дуусч байгаа юм чинь мэдээж тэг цаг хугацаа алдаад явах гэж бодсон байх. Мэдээж тэр хоёр өөрсдөө ярьсан шүү дээ ярилцахтаа байгаагүй. Тэгээд ерөөсөө Мока ерөөсөө Чинзороо харуулаагүй. Дээрээс нөгөө тэр могоо тоглоом байсан шүү дээ. Тэр үед ингээд тэр хоёр бие рүү амар дараад байсан шүү дээ. Бие биендээ илүү хөвгөө. Тэгээд би тэр үед энэ хоорондоо жоох юм тий жогтой байсан юм уу гэж би бодож исэн заяа. Тэгээд би Мокаг үнэн сэтгэлээсээ Чинзог одоо ингээд үзий ядаад байна да. Тэг өөрийнх нь тайп биш байна да гэж бодож ирсэн чинь тэр нөгөө 36 асуулт асуудаг үед бүр дуу муудаг болж өгөөд. Би бүр гайхаад Анар бүхс өндөгөө буюу зурмаг юм шууд. Чинзад. Гэтэ тэр бас нэвтрүүлгийн цаанад тавилттай байсан баха тий. Яагаад гэвэл би юу анзаарсан бэ гэвэл Эстер Анар хоёр хоорондоо аймаа маяг яриадсэн шүү дээ. Би ингээл угаасаа найзтайгаа ингээ маяг ярмаараас нэвтрүүлэг цаанаасаа тийм байсан энэ гэдэг жоох ам алдсан юм санагдсан да. Тий, ерөнхийдөө бол хоорондоо шинэ хомсоод үүсгээд жоохон яг ямар байх нь гэдгийг л харуулж илээ л дээ. Тэгвэл жоохон дутаад байсан юм санагдсан. Шууд ингээл нэг биентэйгээ нэг өмчлөсөн юм шиг өмчлөө гэж юм шиг нэг тийм санаа байгаадсан. Тэгээд өөр хүмүүсийг ингээ цогтой байнгут vibe нь ямар байна гэдгийг харах гоё байсан. Тэгээд Чинзо Мика хоёрыг бол ерөөхдөө амар vibe харж байгаа юм шиг санагдсан шүү дээ. Гэтэ Анрыг бол амар өрөвдсөн л дээ тэрийг үзэж байхдаа. Тэггүй нийтдээ байсан. Тэр хоёр цаанаасаа тэгэж албаар тэгсэн ч ээж магадгүй. Гэхдээ өөртөө ч тэгээс хоёлаа адилхан юм зан чанартай адилхан хүмүүс ингэдээс өөртөө. Гэтэ ингээд Анар бүр юу ч бодоогүй экстртэй ингээд тоглоол болчихнаа л ярьж байгаа. Мока Чинзо хоёр бүр сайн охин сайн найз хоёр нь бүр тгээ сууж ин хэвээ бүр oh my god. Тэр яриа мэрэн ч гэсэн амар гоё нийлж мэлээ. Аюу гоё яриа нүрнөл яваадсан тий. Зогсохгүй. Ихрээ суур хоёр. Тэр хоёр бол яг хэвээр суур өрдөөс ихрийг тоохгүйсэн. Харин тийм багц. Тий, суур амар тийм үл таагаал нэг амар тийм яг нэг дуртай хүнтэйгээ биш байгаа юм шиг бол мэдэгдэжээ. Харин тий. Амар үл тоосон тий. Одоо нөгөө ихрээ чинь нэг илгүүнтэй болзоо хийж явахдаа өрдөөсөө тийм хайрын мэдрэл төрөхгүй байна гэж өнгөрөөдсөн шүү дээ. Тэгээ одоо яг нэг суур нь өөрийг нь яг ижлэхэн тийм мэдрэмжтэй байгаа юм шиг байлаа. Өрдөөсөө тийм амар тийм нэг юм романтик байдлаар хаавч үзэхгүйгээр суур болохоор суурд амар тийм дуртай юм шиг лээ. Даадс нөгөө суур нь найз зөөр хайрлаад байгаа юм шиг санагдсан. Тэгээ хамгийн инээдтэй заяа. Ингээд яриас суудсан чи ихрээ шууд суур руу чи хамгийн өдрөө арахгүй. Тэр өдрөө арж яриас гэл. Тэрээ ингээд дуртай те сонирхдаг хүнтэйгээ байхдаа амар юм serious ярьдсан байна. Айгүй юм те чи сэтгэлээсээ ярьдсан юм гэж би бодсон. Яа бэлгүүнтэй байхдаа ингээд инээж ханаагаал те янз бүр өөр юм яриад ингээд хэлсэн шүү дээ. Суурьтай болохоор бүр ингээд
deep юм явах гэдэг юм шиг санагдсан. Тэгээд суур болохоор тиймэрхүү тийм гүнзгий иймэрхүү юм ярьж чадахгүй. Тэгээд жоох өөрт нь духгүй ингээд одоо нөгөө vibe гэдэг чинь vibe нэлэхгүй байсан баг гэж би бодоод байна. Тэгээд чи шинэ вилла гэдсэн шинэ вилла биш л ээ. Зүгээр нэг гоё газар очиод усан байсан л орсон биш үү. Тэр гэхдээ мангар юу байсан те нөгөө нэг артын тэр нэг амарч байгаа хүмүүс сууж муугаад тэр зэрэг нараад тэр жоохон юу байсан. Суур ингээд өөрийг нь үлт тоогоод өөрт нь дургуун байна гэж бодоод ихрээ ингээд үлсэн гэсэн. Чи суур шал удлаа. Өө өстө тийм байхгүй штэ. Яана би тэгэж харагдсан юм уу? Битээ тэгэж бодоороо мудараа гэж. Оройн нь 36 асуулт гээд хосуудын хоорондох ингээд нөгөө нэг асуулт асуугаад хариулдаг юм болсон заяа. Тэгээ тэрэн дээр миний бас айгуу гайхсан юм гэвэл бас Чинзамокко тэр хоёр бүр тэрвээ жүжиглэж исэн бол бүр үнэхээр итгэж жүжиглэж илээ. Асууж байгаа хариулж байгаа юу юм уу? Тэр зүгээр тавилттай л байгаах гэж бодоод байгаа. Гэхдээ нэвтрүүлэг яг жоохон сонирхолтой л болж байгаа юм л та тий. Үнэхээр тийм сериусны яваал. Тэгээ анар Мок хоёр бол зүгээр нэг яг яванда буцаа нийлхэл байх л та. Нэг нэвтрүүлгийн төгсгөлийн үеэр ч юм уу. Зүгээр тавилттай л амар юм яваад байна гэж харсан шүү дээ. Нэвтрүүлгийн багаас жоохон зүгээр ингээд сэтгэн чирээгээ бараг даалгавар бүтсэн юм шиг л тий. Тэгээ бас тэр ингүү надаас айгүй инээдтэй санагдсан. Тэр өдөр Кико ингүү сууж явах ингүү амар ингэж үсмэсээ ингэж юм. Тэгсэн үү. Ингээд би бүр ингүүнийг харчаад за болтоо. Дээрс нь Кикод ингээ хамаагүй үрж мөрөл гармаар ингээдсэн. Тэгээ Кико жоохон тэрэнд нь дургу. Айгүй дургу байгаагаа айгүй гоёор илэрхийлсэн гэх юм уу. Тэгээ оройн ч гэсэн ер нь бас дургу тэгээд Чинзог сонирхлоо ер нь хэлсэн. Тэгээ ер нь бол Кикогийн надад бүх юм л таалаг. Ер нь Кико айгүй гоё оролцож байгаа. Тий, эмэгтэй хүн шууд тэгж зүрх чинь муухай л да тий. Тэгэл үлдээсэн мөч. Магадгүй суурийг бахаа нөгөө нэг жоохон байхдаа гэрээ шатж байгааг харсан гээд. Тэр бас амар байсан тий. Нөгөө нэг хамгийн инээдтэй нь бас тэр нөгөө суур волейболынхаа багшийг яриаддаг шүү дээ. Тий. Манай багш ингээд хаяа ингээд уучхаараа энэ хүүхд аална гэдэг. Тэр амар инээдтэй санагд. Багш найгүй сайн хүн л юм шиг үлдээ суурь. Тий. Гэхдээ надад тэгээд амар сэтгэл үлдсэн юм гэх юм бол нөгөө нэг Мока Чинзо хоёр юм байна дөө. Ягаад гэвэл нар Эстер хоёрных гоё юм яриаг ш тэр хоёр чинь зүгээр л хаа базаалтай нэг хоёр сайн найзууд. Тийм chemistry юм байгаагүй тэр хоёрын. Мока нөгөө Чинзо хоёрын хооронд амар chemistry байгаадсан. Юм ингээл тийм Чинзо бол тийм нэг хоол хийгээдс тийм ч. Мока. Ихрээ суур хоёр нь төрөөр орсон байгаа. Тэгээд айгуу сонирхолтой нас ихрээ ингээд нөгөө нэг асуусан штэ чамайг хэн үссэн гэж бодож чинь тэр үед нүд гэлсэн. Тэгсэн чинь суур нэг сони мэдгүй байгаа юм шиг царайлагдсан гэж би бодож байгаа. Сквал ихнээсээ мэдгүй байсан уу? Мэдчихсэн баха. Би бол мэдчихсэн гэж бодсон. Зүгээр тийм би ч гэсэн яг тэр нөгөө суурийн оронд байсан бол тэгэл айгуу гацгал ахaltaа яахаа мэдгүй. Зүгээр улаан цай ингээл үнсчихгээл бараг л тэгээ өдөөд исэн шүү дээ суурийг. Тийм юм үйлдэл хийх гээл өдөөд исэн. Тэгээ суур болохоор өдөөсөө тийм нүүр өгөөгүй. Зүгээр нөө телевизэн үзээд нөгөө нэг гарч байгаа. Тэгээ дээрээс нь нөгөө нэг өөртийг нь бичиж байгаа гэдэг мэдж байгаа болохоор суур жоохон бие бариад тах шиг байсан. Яг яхаа мэдгээ болоод. Тэр бол жоохон эвгүй л. Тэгээ хин гэдэг нь одоо хайж одоогүй мэдмэргүй байгаа мó гэсэн чинь суур би ингээм амар гой том уралтай охин хагаад байсан гэдэг чинь. Гэсэн чинь ихрээ ингэж өмссөн үг илүү яалаа. Тэгээд дараа нь ингээд камер нь алга болсон шүү дээ. Тэгээ би бодохдоо ихрээ өмссөн бах гэж бодоод байгаа. Тэрийг бол яаж бодсон гэхэд хэцүү л дээ. За дараагийн дугаарлаг орох уу? Хичээр ингүүнд тодорсон. Тэгээ ингүүн болохоор ерөөд бол бас хөөрхөн тоглоом зохиосон. За тэгээд тэр өдрийн өглөө нь болохоор эрэгтэйчүүд нь одоо нэг хос олсон охтуудаа хоол хийж өгсөн. Гэхдээ тэр удаа шин хосууд өрсөн. Кико тэгээ Чинзо тэгмүүтээ анар ихрээтэй тэгээд суур Эстер
Мока болохоор ердөөсөө тийм ингүүний амар тоохгүй байгаа юм шиг л. Ягаад гэвэл хоол мол хийж байгаа тэр хоёр нэг тийм амар нэг хоорондоо тийм гоё юм хийж мийсэн бол байгаагүй. Тэгээ анхнаасаа л ердөөсөө нөө мока ингүүн таалагддаг юм шиг үлээ. Ингүүн гэхдээ мока өөрөө дуртай юм шиг үлээ. Яг тэгэхээр ингүүн чи өөрөө хосоодыг сонгосон шүү дээ. За тэр. Гэхдээ өөрөө Тэглүү. мокотой тий. Тэгээ өөрийгөө мокотой нэг хос олгосон. Эстер суур хоёр бас айгу сууж байхдаа гар мараа барилцсан. Харин тий. Суур гэхдээ эстер жоохон талтай гэж магадгүй. Мока тэрэл гэж бодоод байгаа шүү дээ. Би л тэгж бодгоо. Тэр өдөр суур эстертэй одоо нэг болсон цагаасаа эхлээл эстрийн гаранд байраа. Тэгэл дараа нь хосороо хойлохнаа ярьж байхдаа ч гэсэн эстер айгу имиж яриад тэ нэг ихрэтэй байсан шиг ярихгүй айгу гоё нүрний баясалтай айгу юу эстрес ч гэсэн асуулт асуугааш гэснээр эстрийн гар марыг нүрэл. Бараг л аваад үсэх нэ тий. Ядчил нүүр мөрлөн хараад ярьж байгаа юм л та тэгээ нүд өндөр. Харин тий. Тэр тоглоомууд ч бас айгу чухал байсан шүү дээ. Яг тэгвэл тэр оройноо шууд нууц зуранд орохсон тий. Тэгээд тоглоомууд зохиогоод тэр тоглоомууд дээр болохоор Кико ялсан. Тэгжсэн тэр чинь нэг сон ширэлцдэг тийм юм уу өөртөө зохиож хийж мэгээл бинийх нь. Тэр үеийн хамгийн инээдтэй яриан гэвэл ихрээ анар хоёр гэсэн сая. Ингээд анарыг бүр нэг асуулт бүр үнэхээр инээдтэйсэн. За ингээд анар ингэсэн би ингээд чамтай юу ч ярьж болдгоо байхгүй юу. Таахгүй тэгэл ихрээ тийштэй тэ чи надтай юу ч ярьж байгаа. Бараа ингээд сэтгэл зүйч тэгээд нэг юм үйлчлүүлэгч хоёр сууж байгаа шиг надад санагдсан заяа. Тэгээд ингээд анар тэр үед ингээд мокотой байгаа харилцаагаа ярьж байгаа шүү дээ. Тэгээд анар ингэсэн заяа. Би ингээд мокатай тэ ингээд айгу хичээсэн ингээд би мокаг өөртөө ингээд сайн болохын тулд айгу хичээсэн. Тэгээд эцэст нь ингээд би өөртөө ингээд сайн болж ингээд мэдрээд ирсэн чинь ингээд тоохоо болцсон гэж аахгүй. Яахаа мэдхгүй байхаа болцсон гэдэг ч аахгүй. Тэгээ бүр ингээд ихрэтэй ингээд бүр ингээд сэтгэл зүйчтэй ярьж байгаа юм шиг одоо яах вэ гэдэг ч байгаа аахгүй яамар. Тэрийг би бүр сонсч ёо амар инээдтэй зүгээр ингээд сэтгэл зүйчтэй ярьж байгаа шиг амар хөөрхөө санагдсан. Тэгэл ихрээ айгу тэнд нь бас ингээд айгу нээлттэй чи ингээд амартай ингээд амар хүн бодоод ах шиг байна. Бити тэгж мэй гэж. Тэр хоёрын яриа айгу хөөрхөө байсан. Тий, тэр хоёр зүгээр л тийм аим гал хамаад шиг л ярьчихсан зүгээр тий. Асуудлыг хоорондоо яриад. Тэгээд ширтэлсний дараа дахиад нэг тоглоом тоглоод ерөөдөө тэр тоглоомуудыг угаасаа Кико бүгднийг аягүй сайн хийсэн. Тэр нэг 1 2 3 гэж жагаад харц ингээд тулгуурлан гүнсэлсэн гэдээсэн шүү дээ. Тий. Тэр тоглоом дээр ингээд суур бол эстер л амар их хараадсан заяа. Миний анзаарсан. Тэгээд үнсэлсэн шүү дээ тэр хоёр. Тэр нэр амар тоглоом байсан тий. Тэгээд ингээд үнсэлсэн чинь ингээд суур ингээд хүсчихсэн юм авцсан юм шиг надад санагдсан заяа. Тэгээд тэр тоглоом дээр бас юу их анзаарсан бэ гэвэл анар мокор амар их ирсэн заяа. Тэгсэн чинь мока ерөөсөө ингээд нэг одоо мокагийн суужсэн зүүн тал руу биш ийм баруун тал руу амар их харагдсан чинцоогийн тал руу. Тий, мокагийн ердөөс царайг нь харахгүй байсан тий. Хинрүүг нь харж байгаа нь мэддэхгүй. Тийм. Гэхдээ ерөөсөө нөгөө толгооныхын зүг чиг нь ийшээ хараагүй заяа. Тий. Нэг хүнтэй үнсэлсэн ш тэр нь ихрээ эсэн штэ. Тий. Яг урд нь сууж исэн. Тэгэхээр яг энэ баруун талын чиг рүү амар хараадсан. Тий, ихрээ бүр ингээд цагдаа шиг зөө ингээд хар болгондоо ингээд уртл нь яг хин суурлаа харж байгаа ингээд өдрөө нь хараад мокаг амар ерөөдөө контролдод тах шиг байсан. Урд нь сууж исэн талаар. Тэгээ суур бол зүгээр бүгднөрөө л харж байна. Тэгээ дараа нь нууц өрөөрөө Кико Чинзаа ирсэн шүү дээ. Тий. Тэгэхэд Чинзаа айгу баяртаа л гэсэн те ер нь өдөржингөө за анаа намайг авч орох нэ. Тий. Тэр зүгээр албаар юм шиг санагдсан ш надаа. Би ч өрөөрөө орчлоо доо гэж хэлэхдээ яг Мокогийн өмнө зогсож байгаа л тэгэлж хийж мэлээ. Харин тий. Гэхдээ чи анзаарсан ингээ Мокотой хос болгоо болцсон чи ингээ нэг тэр хоёрын хоорондох яриа мэрэ явахгүйсэн тий. Угаасаа л тэхвэл үүдээ анар байгаа юм чинь. Чинзаа угаасаа анараас яаж гисэн санаа зовжлаа л да найз нь юм чинь. Тэгээ найзынх нь. Тэгээд анар яг зүгээр би тэгж бодоод байгаа юм. Нэг бол нэг Мока өөрт нь үнэхээр сайн гэд бодцсон. Тэгээд нэг бусад өөр хүмүүс угаасаа Мока таалагдахгүй байгаа гэж бодцсон.
Тэгээ нөө Чинзаа өөрийнх нь сайн найз болохоор Чинзаа угаасаа миний найз тэр нэг сайн хүн юу хандарч мандрахгүй байх гэж зүгээр итгэцэн байгаа байхгүй. Яг тэгэхээр тэр нэг 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 чив зүүж жагаад муулсан шүү дээ. Тийм тэрэн дээр ч анар тэгээдсэн шүү дээ. Миний найз өдөөсөө анхнаасаа орж ирэл битээр сайн найзууд болсон нэг тийм муухай аш гаргацгааргүй тийм сонин залуу биш гэж тэгж мэгэл. Биш Чинзаа тэгэхээр айгүй итгэдэг байгаа байхгүй. Тэгээд угаасаа Мока энгүүнийг таалагддаггүй гэдэг нь ойлгомжтой. Тэгээд суурч гэсэн өөрт нь таалагдахгүй байгаа гэд анар зүгээр амар тайван байгаад байгаа байхгүй. Хэрвээ өөр нэгэн шин залуу ч юм уу тийм байсан бол анар шал өөр байгаа. Тэгээд Мокаг бас нэг кэригээл халамжлал тэнгуут одоо нэг өрсөлдөгч байхгүй болцсонгууд анар ингээд амар тайван юу ч хийхгүй ингээд байгаа даа. Тэнгуут ардхан нэг найз нь жинхэнэ маа гэж хутгацааж байгаа байхгүй. Чинзаа шууд сэргэлдэж байгаа байхгүй тий. Тэрэн дээр нэг бүгднгийнх нь яриаг нь бүтэн гаргасан бол тий яг хин юу гэж ярьж байгаа ингээд. Нөгөө нэг Чинзааг муулах болоод ирсэн чинь Мока байхгүй болчихсон чи анзаарсан. Тэгээ 0-0 явъя гэдэг тийм excuse аваад явчих шиг болсон. Тийм юу бол юмэр байгаа юм сонсмоор байсан. Тийм. Тэр тэгэл бас ярьдаг л ахтай тэр чамайг тэгж хэлсэн энэ ингэж хэлсэн гэж. Ойлгомжтой. Тэгэдсэн штэ анар ингээд Мокайг хөөрхөн охин өглөөд байх юм байхгүй. Гэхдээ ингээд хитрхи өөрөөрөө байх гэдэг юм сан гэсэн. Гэхдээ би нэг Чинзаа анарыг юу гэж хэлэх нөө тэгээд Мока нэг Чинзаа анар хоёр юу гэж хэлэх нүгдийг амар сонсмоор байсан байхгүй. Тэндээс нэг жоох юм тодорхойлох ёстой. Таас тийм ярих болоогүй. За тэгээд Кико Чинзаа хоёр тэр нэг нууц өрөөрөө орсон. Тэрэн дээр бол айгүй олон анзаарсан юм байсан. Юу? Тэр хоёр ч яг юу болоод тэр дууссныг бол би айгүй гайхсан. Кико бүр амар хийсэн. Амар инээж инээгээ лөө. Яа нэг хүнслийнхоо даавар хөл мөлнөр нөлөө тавиад байгаа юм. Эсвэл нэг гар мараараа ингээл нэг тэгээ покмок хийгээд байгаа юм мэдгүй нэг тийм л байна шиг л шүү дээ. Чинзаа зүгээр байгаа ч л гэж юм гээл. Би чамаас ажиллаа гэж. Тийм. Тэгээ би зүгээр нөгөө Кико ч өөрөө ингэ хүнслэн дотроо ингэж орж унтдаг гэсэн чинь ихрээ хүртэл тэгээдсэн шүү дээ. Киког ингэ би усаа явцсан болоо гэсэн чинь бүр нөгөө хүнслэн дотроо амар тэгшээ унтчихсэн юм. Тэр шиг л зүгээр ингэ Кико хүнслэн дотроо орж унтдаг л гэх. Тэгээ тэр нэг босод хосуудны өрдөөсөө нэг орныхоо нэг хөшиг ингэж буулгад үзээ. Дандаа Чинзаа Кико хоёр л боол. Тэг зүгээр тоглоомоор л үзсэн баг те. За ерөнхийдөө бол нэг энэ хоёр бол дугаар ингээд өнгөрсөн. Одоо хоёул зүгээр ерөнхийдөө юу бодгсон сэтгэлтэй бил ярьчих. Үнэхээр гайхмаар байсан. Яг тэгэхээр Чинзаа өөрөө тэгээдсэн шүү дээ. Би ингээд тэр хоёроо чамтай ингээд юм яриад ингээд ихэд аягүй гоё байсан гэл Мока ч гэсэн миний сэтгэл амарсан ингээд. Тэгээд тэр нэг камер дээр өртөөгүйгээр тэр хоёр нь хоёулахнаа юм ярьж цуусан юм шиг байгаа. Нэг орой. Тэгээд нэг юу Чинзаа ч хийж юмлээсэн шүү дээ. Би чамайг зүгээр яг тэгэл тэрчмээр л байсан гэж мэгэл. Одоо бодвол одоо Мока Чинзааг дуудаад анарын талаар бодлоо ярих гэж дуудаал те орой нэг тийм анарын талаар яриамаарэ болж яснаас үүдээ тэр хоёрын өөрсдийнх нь яриа болж болоод тэгэл магадгүй Мока нэг ярих боломжгүй гэж байгаад яриа үүсээд тэгээ Чинзаа таалагдсан байж магадгүй. Ер нь энэ хоёр дугаарын бас гол дөрүүд надад бол тийм яалтч Мока Чинзаа байсан. Ихрээ бас өөрийнхөө өөр чанаруудыг амар харуулсан. Цөөр бас жоохон фейк санагдсан айгу хин тэгээ хэлчлээ. Чинзаа тэгэж хэллөө. Цөөр ингээ жоохон ялгаж харцтай юм шиг санагдсан гэх хүмүүсийг. Тэгэж бас надад санагдсан заа юм цөөр. Скол яалтч ихрээ таалахгүй болохоор бас нэг тэгэж амар яриа өмнөдэггүй бах. Тэгээ амар өрөвдөлттэй тэгэл эстертэй ч байна уу, ихрээтэй ч байна уу ингээл тэ Мокагийнхаа талаар яриад тэ ингээд Мока битээр үүрдгээл ах. Мока зөв Чинзаа дуу муу дуулж өгвөл. Тий надаас нэг юм амар кринж байсан. Тэр нөгөө нэг Чинзаа хамгийн гоё үе чинь юу байсан бэ гэдээ асуусан штэ. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд Чинзаа тэгсэхгүй ингээд Монголд ингээд орой болцсон ингээд амар том цас будраад нэг охинтой байсан гэсэн ахгүй. Тэгсэн чинь Мока тэр нь би юм гэж. Мока тэ чи Чинзаа дуртай байж бол чи ингээ улаан цай бити ингээд л та гэж би хэлмээр байсан. Чамд Мока улаан цай хандраад байгаа юм санагдсан юм уу? Бүр улаан цай амар мэдгдсэн. Анар бол үйлдэл хийсэн шүү дээ тэр тоглоом тоглож байхдаа Мокор ингээл харж мараад. Тэгээд хахад өөрөө Мока
Хариу үзүүлэхгүй одоо. Гэхдээ яг анар бас тоохгүй байж магадгүй. Гэхдээ урдныхаас арай бага болсон гэх юм уу? Яг л урд нь чинь анар чинь ингээ 24 цаг ингээ мока дээр фокуслж байгаа шүү дээ. Тэгээд ингээ мока өөрт нь сайн болж эхлээд ингээ тэгсэн чинь анар жоохон тэрийг багасгаад тэгээд тэрийг багасгахтан чинь мока ингээ анаа намайг тоохгүй тий ингээ 100% байхгүй гэж л яриад байгаа хэрэг би бодоод байгаа. Тэр чинь тэгэл шинэ өдөр болоод шинэ хосууд болоод тэр чинь ингээд хосоор ингээд өөр юм хийх ёстой шүү дээ. Тэгэхээр яаж мока 100% анхаарал хандуул. Тэгэхээр мокагийн жоохон suspicious сонь үйлдэлүүд гарсан. Гэхдээ энэ зүгээр нэвтрүүлгийн бас тавилттай юм байж магадгүй. Ийм шинэ юм болонгууд бас үзэхэд бас сонирхолтой байсан. Гайхмаар юмнууд аюух болсон. Тэгээд дараагийн дугаарыг бол бас тэгсэн яд өглөөж байна. Тэгээд энийг дуусгаас өмнө зөв нэг зүйлийг амар чухал хэлэх хэрэгтэй байна. Энэ зүгээр нэвтрүүлэг тэгээд зүгээр нэвтрүүлгийн дөрүүд л явж байгаа. Тэгээд нэвтрүүлгийг үзээцэх бол нэвтрүүлгээс гадна ямар нэгэн тийм болж байгаа мэдээллийг цензуртэй хүлээж авахгүй бол ингээд ямар ч хамаагүй үнний бичсэн комментэнд итгээд их нь бол айгу буруу шүү. Тэгээд энэ хүмүүст бол ямар ч буруу байхгүй. Тэгээд одоо хүмүүсийн үгүтгсэн тийм комментуудыг уншаад бити итгээрээ. Буруудах айгу муухай үйл шүү л гэж хэлээ тэ. Тэгээд залуучуудаа амжилт хүсье. Тэгээд гоё шоу болж байгаа. Энэ удаад ингээд хоёр талд онлайнаар бичиж үзлээ. За тэгээд доор комент бичээрэй, subscribe хийгээрэй, лайк дараарай, цааш нь шеэрлээрэй. Найс ч үзэг бол найстай үзүүлээрэй. Bye bye.